Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр Java програмчлалын хэлэн дээр хэрхэн 2 тооны нийлбэрийг олох талаар тайлбарлая. За өмнөх бичлэгэн дээр Java програмчлалын хэлэн дээр 2 тооны нийлбэрийг олохдоо бид нэр зөвхөн одоо энгийн гараас утга авахгүйгээр бодсон бол одоо хэрхэн гараас утга авч бодох талаар тайлбарлаж өгье. За ингийн тулд бид нэр дараа кодыг бичих ёстой. За ерөнхийдөө бол public static void main за ингээд string функцаа тавиад өгнө. За дараа нь аргументийн утгаа оруулж өгнө. За өнөөдөр гоё алтан дотор үндсэн програм бичих хэрэгтэй байгаа. За өнөөдрийн жишээтэй холбогдуулаад бид нэр энэ кодон дээр гаднаас утгыг болтолж оруулж ирнэ. За энэ маань Java сангийн utility буюу хэрэгсэл дотроос scanner гэсэн функцийг ашиглана. За энэ функц маань keyword-оос утга авдаг утга байгаа. За тэгэхээр энэ функцаа бид нэр эхлээд зарлж бичихтэй scanner. За одоо би оруулах утгаа хувьцагчаа бичих ёстой дуруу тухайж болно. За оролтыг биччихээ. Оролт тэнцүү. За энэ дээр new гээд scanner. За ингээд системийн функцаас энийг оролт болгож оруулж ирж байгаа маа гэд ингээд биччихин энэ мөрийг. За одоо бид нэр энэ хэлбэрээр n1 n2 за хариу гэсэн 3 хувьцагчийг зарлаа. За n1 тэнцүү. За n1 дээрээ бид нар юу хийх вэ гэхээр одоо энэ түрүүний зарлж гисэн оролт функцаа ашиглан next int функцаар keyword-оос утга авнаа. За дараа нь n2 дээрээ тэнцүү оролт функц ашиглан за next int буюу одоо бүхэл тайлбар тоог оруулахаар боллоо. За мөн одоо энэ хоёрынхаа хариуг бид нэр хариу гэсэн хувьцагчдын дотор хадгалж өгөх ёстой байгаа. n1 дээр нэмэх нь n2. За хариугаа бид нэр хэлэхдээ system out print line гэж бичиж өгнө. За ингээд шууд хариу гэж бичиж өгч болно дотор. За одоо ингээд ажиллуулад үзье. За эхний тоогоо оруулна 45. Хоёр тоогоо оруулъя 67. За ингээд 112 гэсэн хариу гарч ийн. За энэ бодлого бүр ойлгомжтой хэлбэрээр бодъё гэвэл system out print line гээд за энэ дотор эхний тоог оруулах гэж бичнэ. За дараагийн энэ хоёрын өмнө system out print line дараагийн тоог оруулах гэж бичиж өгнө. За үүнийхэн дараа одоо хариун дээрээ бид нар тоглолт хий. Одоо хариугаа ойлгомжтой болох үүднээс хариу гэж бичээд за энэ дээр нэмэх нь одоо n1 дээр нэмэх нь одоо хариугаа хоорондоо нэмсэн хариу хэлбэрээр хардуулах гэж байгаа учраас дараагуудыг бичиж өгнө. n2 нэмэх нь за тэнцүүг нь тэндэг. За нэмэх нь. За ингээд бичээд өгнө. За одоо ингээд ажиллуулахаар хүнтэй харилцдаг ойлгомжтой хэлбэрээр програм маань хувирсан байх болно. За эхний тоогоо оруул 45. За хоёр дахь тоогоо оруул 89. За ингээд хариу маань гарч байна. За ингээд өнөөдрийнхөө програмаар та бүхэндээ Java програмчлалын хэлэн дээр хэрхэн 2 тооны нийлбэрийг компьютерийн keyword буюу одоо keyword-н дээрээс утга оруулах талаар тайлбарлалаа. За энэ дээр бид нэр Java сангийн utility хэсгээс scanner функцийг дуудаж оруулж ирээд scanner-а шинээр оролт гэсэн хувьцагчийн нэрээр зарлж өгөөд түүнийгээ одоо n1 n2 гэсэн бүхэл тоогоо next int гэсэн бүхэл тайлбараар оролтыг оруулж өгч авлаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэг танд таалагдсан бол сувгийг маань subscribe хийж дагаараа. За бичлэгийг маань share хийгээрэй. За бичлэгэнд маань like, comment бичээрэй.